За манайхаа өглөөний энд би түрүү ашигтай багтаад хөлөгийн ороо ууцсан. Өчтөр ингээд нөгөө хоолоо бүхлээр нь аваад явсан байхгүй юу? Очиж байгаад яа чи янзлаад идчихье гэтээ тэгсэн чинь тэгэхээр асуудлаа юм байна манайхаа. Яг л өдөр оройн хоолой бүрийг итгэж бэлэн болгоод аваад явахгүй бол тэг өчтөр яг өдөр нь бол яг яалтчгүй янзлаад идсэн л дээ оройн тэгж идэж хэмжээгүй. Тэг би юу ч идээгүй. Хэрчин өрөөний хоолн та. Өрөөний маань хоолны хүмүүс. Одоо юу яа? За 2 хүүхдээ өгчөөд тэгээд юу яалаа? Гэр орноо цэвэрлэжлээ. Тэгээд сайхан хоолой бэлтэж аваад тэгээд фитнестэй явнаа. Би жоохон хоолол юу идэж байгаа. Би тэгтээ харуулах гэдэг чинь ийм байна манайхаа. Одоо би ингээд даан дахианы мах хүмүүс идээд ер нь бол дахианы махнаас өөр мах идэхгүй байгаа байхгүй юу? Тэгээд өнөөдөр ингээ 12 дахь өдөр юм байна. Тэгээд бас явахгүй шинжтэй байсан. Шантрах гал дундаа настай нэрээ юу зэ болий гэж бодоод. Дахианы мах чинь ингээ олон хоног идээд ирэхээр чи балан юм биш үү? Ямар шаналгаа байхгүй. Тэгээд яжээд хамгийн гол нь би бас өөрөө нөгөө одоо шараад ч юм уу тийш мэж амжихгүй байхгүй. Жишээ нь түүхээр нь байлгаж байгаа л гэл хоолой бэлтгэхээр амжихгүй. Тэнгүүд нь би бүгдээ нөгөө жигэнцээ штэ дахианы махаа амт төмсөө би бүгдээ нь холиод жигэнцээ холиод гинэ хамтд нь жигэнцээ. Тэнгүүд л заяа ингээд энэ нөгөө жигэнснээрээ л ингээд идэх болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд жоохон онцгүй юм байна. За өрөөний хоолн дээр чинь 120 г дахиад төстэй бай. Ойр лайв ерөөсөө хийгээгүй чад өчтөр ихэлсэн. Тэгсэн чинь би нөгөө стори оруулаг угаасаа гинт юм болохгүй да гинт лайв хийх болоо. Тэгсэн чинь хүмүүс бүр ингээд өчтөр өөе лайв үзэж амтсангүй энийг авах байсан, тэрийг авах байсан, энэ байгаа юу, тэр байгаа юу гэчэндөө биччихээн тэгээд өнөөдөр угаасаа дахиад лайв хийсэн заяа. Би тэгтээ сони юм аа. Одоо би 51 хэдэн зуй байлаа. 51 500 байсан зөө одоо. Би тэгээд төрхийнхөө өмнө би яг 51 байсан шүү дээ. Яг ийм байсан. Гэтэ энэ цээж мэж нэг юм өргөн болсон юм санагдаад тах юм. Болцсон ч яг өргөн санагдаад байгаа хгүй. Би тэгээд одоо хаа байсан болоогүй энэ гэж бодоод 51 гэх чинь би бүр ийм зөө энэ ясмаас игэмний ясмаас бүр ингэж яахтар их гарч мардаг. Тэгээд энэ цээж мэж эйгүү тийм юу байсан шүү дээ. Нарийнхан туранхай гэх юм уу. Тэгээ одоо болохоор тийм биш байгаад тах юм. Яагаад тийм юм бол? Нөгөө булчин маасаа нэмээд байгаа болохоор ингэж байгаа юм болов уу манайхаа. Танаа харах уу. Одоо нэг юм бас нэг бэк санагдаад тах юм. Би бас эконы ханаад үрсээ төвхтэй энд чинь амар халуун. Тэгээ эко тэнгүүд эконы ханаад үрчин заяа. Бэкэнүү би бэк санагдаад амтаа юм минь. Уг нь бол хөрхийнхөө өмнөх чигээр бараг л ирсэн байхгүй юу? За нэг хэл мэлэл
За жоохон ногоо бэлтгэж. Oh my gosh, oh my gosh, oh my gosh. Oh, дахиад нэмэх дууссан юм шүү дээ. Тэнийг бэлтгэхийн дараа юу юм бэ гэдэг нь жоохон хөлтөө түүхий байгаа л та энэ өмдөлтөнд ингээ хийчихээс. Түүхий дахин нэмэхээ жоохон шийдлээ. Тэгээс энийг хайх юм. Энийг хавтчихлаа чинь хэдэн грамм бол 150-ны тийм энийг тэгвэл өдрөө олгоход энэ 120 байгаа штэ. Чи өрөөний хоол. Тэгвэл энийг нэмээд эндэрсээ юуныхаа бэлтгэлийн дараа жоох идэд тэгээ үлсний өдөр идэн гэж тооцоолоод за яа. За тэгээ тооцоолъё. Тэгээд энийг оройн олгоход авч явахаас за энэ яарсан. Би ийм бичлэг хийхгүй. Зүгээр л яг өнөөдөр юм мэдлээ. Өдрийн олын нэлээ, орой олын нэлээ гэл. За уртхан шинэ 21 ононд дуусвал сайхан мах идья. Аа намайг ярьсан чинь өөрийгөө тийж зовох хэрэг байгаа юм уу та гэсэн. Харин тийм ээ. Тэгчээ би яг 26-нд нэг зураг нэрээ яа ингэж 21 оны дэглэм яриад байгаа гэж манайхаа 26-нд би нэг зураг авахуулах гээд захиалга өгсөн байхгүй юу да. Урьдчилгаа мөнгө төргөө өгсөн байхгүй юу. Тэгээ тэрэндээ зөөрүүлээд ингэж байгаа байхгүй юу. За энэ ингээ өдрөө боллоо зөө манайхаа. Ингээл чиндээ амт хүмүүстэй ингээд энэ дахианыхаа махнаас бэлтгэлийн дараа нэг жоох итчин тэгээ болоо. Бэлтгэлийн дараа уусаа дахианы мах. Бэлтгэлийн дараа уусаа дахианы мах идэх хэрэгтэй юм шүү дээ. За ингэж. Энийг юу яа да уутан дэсэн юм да. Ингээ орой олчихсон ээ. Орой олныхоо ногоо бас ингээд тийм ээ. Ингээ цаа харахаар гоё шүү дээ. Сар гэж унаа. Хараад үрсэн болохоор соожод байна. За өнөөдөр би намын жорж хүүхдэд юм өргөж өгсөн гэдэг амжих нөө. Би
Пондорнд амар дуртай зэ. Пондор аягүй сайн гэж шүү дээ. Юу за энэ талын нь болчих. Өнөөдөр бүгдийг ингээд зүгээр том дүүрлж ирчих ёо. Хоол унд идэхэд ер нь бол манайхан тавглалт хэрчилт томатой өстэй юм чи эхлээд нүдэрээ идэх гэж байгаа шүү дээ. Юу идэх өстэй? Төмөс идэх өстэй нэр энэгээс. Хөөрхөн. Тийм үү? Жон зүснэ. Нэг хоёр өндөг идчихлээ. Өндгөөс чанаад авсан болохоор амар байна. Хоёрыг барахгүй хаад. Нэг өндөний цагаан тал. Би ингээд цагаасаа багасаа өндөгний цагаа идэж чаддаггүйсэн бохгүй юу? Тэгсэн чинь тэр чинь сайн өндөгний цагаан гинэ би багасаа өндөгний шар идэж чаддаггүйсэн бохгүй юу? Тэгсэн чинь тэр чинь өгнө их зүг байсан юм билээ шүү дээ. Өндөгний шарыг идэхгүй цагааны мэдүүлэг өөр гарсан юм биш. Тэгээд ихээс урцсан ба. За энэ төмсөн юм шиг юм. Өөрөөр би 1 грамм төмс идэх хэрэгтэй лээ. 150 шүү дээ. 255 нэ. За яа төмсөн мартаач шүү дээ. Би ч наамтад төмсөөр нүүрс үсгэн өгч байгаа. Нүүрс үсээ авахгүй бол би ирж хүчгүй болоод өгнө шүү дээ. Энэ төмсөөс нь хуч. Өнөөдрийн өдөр оройн хаал өрнөлөө адилхан болох нь төмсөө ингээд хуцсан. Тэгээд жоохон пондор өгөрцөйтэй. Одоо би ус хурдан гарахгүй бол өнөөдөр амжилт амжих байх байхгүй. Ми яриач том юм тийч юм. Нэг хүн болчихлоо. Зүрийн үзэн хийчихсэн байхгүй.
Нөгөө шилэн савч юм бас аягүй хүндээ наашаа шааж яг хөө би тэгтээ машинтай явна л та. Гэтэл би зөндөө их юм авч байна одоо өнөөдрийн дээрээс. Тэгэхээр аль болох авсаах юм байвал зүгээр байна. Нөө. Өнөөдөр дахиагаа оройнхоо хоолн дээр дахиагаа яг шарж мараад идэх юм байна. Давсалж мавслаад. Тэгэхээр бас нэг яг өөр мэдрэмжтэй бас. За. Харах уу? Энэ хүн ингэж өшөөр болохгүй л байна. Ингэж өчөх хэрэгтэй юм байна. Тэгээ оройн хоол. Энд дээрээ дахиагаа очиж жагаад орой болгоод идчихнэ. Өглөөний маань цай байна. За өглөөний цайгаа ангижуулаа. Өдрийн мэнд манайхаа би ханаад үрцэн заяа. Эконы ханаад үрцэн бүрстэй жинхэнэ ярьж байна. Одоо тэгээд орой лайвтаа очиж юм уу? Эртгээ очиж янзлах хэрэгтэй байна. Өчтөр нөгөө мөнийг бас сайн мэдэхгүй. Яг өлегтэй гоё лайв ерөөсөө хийж чадаагүй. Өнөөдөр эртгээ очиж жагаад чинь 5 мөнийг сайн асуугаад бичих шаардлагатай байгаа байхгүй юу. Тэгээд ийм ууч дууг нь унтчих гэж утсан чинь чадсангүй бас. Тэгээд хоол идчихээд яварсан. Явлаа. За хоол болохоор ингэж идэж байна манайхаа. Би нөгөө өглөө бэлдсэн штэ өдөр гадуур явж байгаа байх гэж удаа тоолоо бэлдсэн. Тэрийг ингэж идэж байна. За өдрийн хоол нэг иймэрхүү. Нэр халуун аарч уухч байна. Амар ханаад хүрсэн байгаа болохоор. За иймэрхүү байна. Орой бол байхгүй идвэл айчлаа. Болорсон.